тооцоолоогүй байжгаад энэ миний ашиг юм байна гэд одоо нэгэсэндээ хөөрөө сэтгэлээр тэр мөнгөтөө одоо тооцоогоо ханддаг. Тэгэхээр зэрэг энэ одоо буюу дадал гэд нэрлэж байгаа нь ямар учиртай юм гэхээр энэ дадлыг бид нэр бүр арилгах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр магадгүй энэ бэлэн мөнгө бол ашиг биш шүү гэдэг үгийг толгоондоо хийхээс гадна өөртөө харагдах одоо ил байгаа юмнууд дээр би бол бичээд наачих гэд бүр хэлмээр байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр одоо миний хувьд ч гэсэндээ өмнө нь бас алдаа гаргаж ирсэн юмнууд байсан байгаа. За өмнө нь би MLM бизнес эрхэлж байсан. Тэгсэн чинь MLM бизнес дээр яасан гэхээр ашиг ч юм уу одоо нөгөө бүтээгдэхүүнээ борлуулаад бүтээгдэхүүний борлуулалтын мөнгө ингээд маш ихээр орж ирэлээдэг тий. Тэгтэл тэрийг миний мөнгө гэд ботчдаг. Тэгтэл чинь одоо миний яг ашгаа тооцоолоогүй байгаа мөнгийг миний мөнгө гэж үрээд маш их өндөр хэмжээний алдагдлалд орж исэн түүх болвол бараг хүн болгонд байгаа шүү. Тэгэхээр таны хамгийн гол алдчихсан зүйл бол бэлэн мөнгөө та ашиг гэж ботцсон юм байна. Тэрийг та толгойдоо юу гэж суулгах вэ гэхээр энэ бол ашиг биш байсан юм байна. Энэ дээр би алдаа гаргасан юм байна. Ямар ч мөнгө орж ирсэн тэрийг хамгийн түрүүнд ямар үр төлбөр байгаа илээ, ямар одоо зардал гарсан мэлээ гэдэг бүх юма бодцоод үлдсэн одоо тэр цалин хөлс бүх юма одоо тооцоолчоод үлдсэн хэсэг нь бол ашиг.